Сайн байцгаана манайхаа амарсна байна. Эхийн сүгээр хоолтын 2 дахь бичлэгэндээ тавтаа морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ бид нэр эхийн сүг хэрхэн үүсдэг, тэгээ эхийн сүний гарцыг сайн байлгахын тулд юу юун дээр анхаарах ёстой вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр эхийн сүгээр хоолтыг дэмждэг 2 төрлийн даавар эмэгтэй хүний биед ялгардаг. Эхний даавар нь бол одоо энэ зураг дээр харагдаж байна. Пролактин гэдэг даавар гэдэг. Энэ пролактин даавар маань хизээ үүсдэг вэ гэхээр эхийн сүгээр хоолсны дараа дараагийн хоолтонд бэлтгэж ялгардаг. Пролактин гэдэг даавар маань тухайн эрхийн тархинд үүсснээр тухайн ээжийн хөхөнд бол сүү үйлдвэрлэлээрээ гэсэн тохиог өгдөг. Тэгэхээр эхийн сүгээр хооллоод хөх нь хоосорсны дараа сүү дуусчлаа шүү дараагийн сүгээ хурдан үйлдвэрлэлээрээ гэдэг тохиог энэ пролактин гэдэг даавар маань өгдөг байх нэ. За пролактин даавар маань шөнийн цагаар илүү их ялгардаг. Өндгөн эсийн боловсралтыг дарангуулдаг. Тийм ч учраас энэ пролактин дааврын тусламжтайгаар эхний 6 сар дан хөхөр хоолж байгаа үед бол эмэгтэй хүн жирэмслэх магадлал нь буурдаг байх нэ. Хоёр дахь эхийн сүгээр хоолтонд хамгийн чухал үүрэгтэй даавар маань окситоцин гэдэг нэртэй. Окситоцин даавар маань бол эхийн хөхнөөс сүг гадагш ялгаруулахын тулд хөхүүлэхийн өмнө болон хөхүүлж байх үед ялгардаг даавар байгаа. Тэгэхээр энэ хөхөн дотор үүссэн бүх сүг хүүхд хөгжих үед ингээ булчнууд нь ахигшиж сулраад тэгээ хүүхд илүү сайн ингээд хооллох боломжийг бүрдүүлдэг. Хүүхэд эхийн сүгээр хоолж эхлэх үед хөхний толгооноос үүссэн мэдрэлийн сэрэл тухайн эхийн тархинд очоод тэгээ өмчин тархинаас окситоцин гэдэг даавар ялгардаг. Цусаар дамжуулаад хөхөнд очоод тэгээд хөхний булчингуудыг агшаад суллаад сүүний гаралтыг бол ингээд хурцсгаж өгдөг. Одоо бид нэр ингээд хөхний сүү эвлэлчлээ бүр ингээд асгараад гожоод байна гэж ярьдэн штэ. Тэр бол яг энэ окситоцин дааврын нөлөөгөөр үүсэж байгаа агшиж сулралтаас болоод хөхний сүү ингээд сайн гадагшилж байгаа үр дагавар юм. За тэгэхээр энэ окситоцин болон пролактин даавруудын ялгаралтыг юу сайн үүсгэдэг вэ гэхээр хүүхдээ ойр ойрхон сайн эхийн сүгээр хооллох тусмаа энэ хоёр дааврын ялгаралт бол ихсдэг. Эхийн сүүний ялгарал бол ингээ эрэлт нийлүүлэлтийн хуулиар угаасаа явдаг. Эрэлт нь их байх юм бол нийлүүлэлт нь дагаад өсдөг. Тэгэхээр хүүхд хөхөө сайн суллаад маш сайн эхийн сүгээр хооллоод байх юм бол пролактин дааврын ялгарал бол тархинд ихсээд дараагийн сүгээ хурдан үйлдвэрлэлээрээ гэдэг тохиог эхийн хөхөнд хүргэж байдаг. Тэгээ хүүхд яг хөхөө хөгжих үед гэсэн окситоцин даавар нь ялгараад агшил сулрал сайн явагдаад энэ эхийн сүү хөхнөөс сайн гадагшлахад бол дэмжлэг үзүүлдэг байна. За одоо бүгдээрээ энэ хоёр дааврын ялгаралтанд юу дэмжлэг үзүүлдэг талаар ярилцъя. Хүүхдээ инхрийлэн хайрлж бодох, хүүхдийнхаа дууг сонсох, хүүхдээ харах, хүүхдтэй хүрэх, хүүхдтэйгээ арьсаар шүргэлцэх, тухайн их маань өөртөө итгэлтэй байх зэрэг сэтгэл зүйн энэ бүх эерэг байдлууд маань тухайн эхийн энэ хоёр дааврын ялгаралтанд бол эргээр нөлөөлдөг, дэмждэг байна. Ямар үед энэ хоёр дааврын ялгаралт буурдаг вэ гэхээр тухайн эхийн сэтгэл зүйн байдал тогтворгүй байх, уур бухимдалтай байх, сэтгэл зовнилтой байх, эргэлзээтэй тэнэгэлзээтэй байх. Одоо жишээ нь хүүхд маань өсөөд үлээд байгаа юм биш үү ч юм уу. Тиймэрхүү байдлаар сэтгэл зовнилтой байх юм бол энэ хоёр дааврын ялгаралт нь буурдаг. Тэгээ пролактин дааврын буурах хамгийн том шалтгаан нь бол тухайн эхийн хөхн ингээд дүүрэн сүйтэйгээ чинрээд удаан яваад байх юм бол пролактин дааврын ялгаралт буураад эрэлт бага байна. Дахиад нэмж үйлдвэрлэх шаардлагагүй гэсэн тохиог бол тухайн эхийн бие организмд өгч байдаг. Тийм учраас дор нь хөхнийхөө сүг 100% ингээд суллаад байхгүй бол пролактин дааврын маань ялгарал нь буураа явчихдаг. Хүүхд дөнгөж төрснийхаа дараа өөрөө гидснийхаа хийг гадагшлуулах унгах чадваргүй шулан гидсний унгах рефлекст оролцдог булчингууд нь гүйцэд хөгжөөг байдаг. За энэ хугацаанд бол хүүхд энэ асуудлаас болоод гидсэн дүүрдэг. Гидсэн дүүрсэн тохиолдолд хүүхд ингээд өлсөд байгаа юм шиг ойр ойрхон уйлдаг. Мөөмө дөнгөж хөгснөхийн дараа уйлаад эхэлдэг. Тэгээ гидс дүүрэх гэдэг шалтгаанаас болоод ингээд ойр ойрхон хүүхдэд уйлах үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид маань паниктаад энэ хүүхд өлсөд байгаа юм биш үү гэж бодонгуутлаа шууд нэмэлт сүү өгöd эхэлждэг. Гэтэл нэмэлт сүү өгөж эхэлсэн цагаас эхлээд тухайн хүүхд маань хөхнийхөөс бүрэн сулалж чадхаа болоод одоо нэмэлт зүй идчихэж байгаа юм чинь цадчих штеп. Тэгээд хөхөө сайн хөхөө болоод ирэхээр пролактин дааврын ялгарал нь буураад эхийн сүүний гарц буураад эхэлдэг. Хүүхд уйлах гэдэг бол зөвхөн өлсөж гин гэсэн үг ерөөсөө биш. Хүүхд угаасаа хилд ороогүй гэдэг учраас
бүх духгүй байгаа мэдрэмжээ уйлж илэрхийлдэг. Хувцас нь халууцсан байж болно, нэмэгдсэн байж болно. Ямар нэгэн хувцсны ойдол ч юм уу, товч юм хүм хүүхдийг нухаад духгүй байлгасан байж болно. Эсвэл гидсний дүүрэнг нь духгүй байлгаж болно. Гэх мэтчлэн маш олон шалтгаанаас болж хүүхд уйлдаг. Уйлахтай олонд нь өсөөд байна гэж бодоод паниктаад эцэг эхчүүд хөвчлэн нэмэлт зүү өгч гээд байдаг. За тийм учраас пролактин дааврын ялгуурлыг сайжруулах, цаашлаад энэ дааврынхаа тусламжтайгаар сүүнийхээ гарцыг дээшлүүлэхийн тулд эхчүүд маань сүүгээ сайн сулалж, сайн хөхүүлж, үлдсэн сүүгээ заавал сааж ах хэрэгтэй. За энэ окситоцин дааврын ялгарлыг бууруулдаг бас нэг маш том шалтгаан бол энэ хөхний толгой хагарах, хөх зангирах зэрэг шалтгаанууд байдаг. Яг ингээд тухайн их өвдөлтийг мэдэрж байгаа тохиолдолд бол тархинд энэ окситоцин дааврын ялгарлал нь эрс буураа явждаг. Хөхний толгой хагаралтаас бүгдээрээ яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр хүүхдээ зөв өмхүүлэх хэрэгтэй. Ээжүүдийн дунд байдаг бас нэг маш том буруу ойлголт бол хөхний толгой томтой бол би асуудалгүй хүүхдээ хөхүүлж чинь, хөхний толгой жижигтэй бол би ингээ хүүхдээ сайн зөв амлуулж өмхүүлж хөхүүлж чадахгүй гэсэн бодолтой байдаг. Гэтэл хөхний толгой бол хүүхдээ амжилттай ихэн сүгээр холлохтой бол ямар ч холбоогүй. Хүүхд угаасаа энэ зурган дээр харагдаж байгаачлан хөхний толгоогоо энэ уртлын нөсөөтэй хэсгийг бүгдийг нь оруулаад бүтнээр нь том өмгчиж зөв амлалт болдог. Дараагийн зурган дээр зөв болон буруу өмхүүлэлтийг та бүхэнд харуулж байна. Зөвхөн хөхний толгоогоо хүүхдэд өмхүүлээд байх юм бол буруу амлуулж байна гэсэн үг. Ингээ буруу хөхүүлээд байх юм бол хөхний толгой хагарах, хөх эмзэглэх зэрэг бүх шалтгааны үндсэн суурь шалтгаан болдог. За дараагийн зурган дээр одоо харагдаж байна л да. Гаднах байдлаас бол иймэрхүү харагдана. Их болгон өөр зарим том хөхтэй, зарим жижиг хөхтэй байдаг. Жишээ нь том хөхтэй ээж байх юм бол энэ нөсөөт хэсэг нь хүүхдийн аманд бүгд багтахгүй байж болно. Гэхдээ яг энэ зурган дээр байгаа шиг ер нь бол нөсөөтэй хэсгийн ихэнх хэсэг нь хүүхдийн аманд ингэж бүтнээрээ орсон байх хэвээр. Нөсөөтэй хэсэг нь огт ороогүй. Зөвхөн толгойг нь ингэж хөхж байгаа бол татуу өмхөөд ихийн сүгээр хоолж байна гэсэн. За дараагийн нэг эхчүүдийн дунд байдаг маш түгээмэл байдаг буруу ойлголт бол жижиг хөхтөө бол сүү багтай байдаг, том хөхтөө бол сүү хөхтэй байдаг гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл жижиг байна уу, том байна уу гэдгээс үл хамааран ихийн хөхөнд бол яг адилхан хэмжээний сүүний уудамцрууд байдаг. Тэгэд энэ хоёр дааврын ялгаралт маань ч гэсэн хөхний жижиг томтой бол ямар ч хамааралгүй байдаг. За дараагийн нэг пролактин дааврын ялгарлалтанд эерэг нөлөөлдөг зүйл бол шөнийн цагаар эхийг унтаж явах үед пролактин дааврын ялгаралт бол сайн явагддаг. Шөнийн цагаар хүүхдээ хөхүүлэх нь сүүний гарцыг нэмэгдүүлэхэд бас тустай байдаг. Пролактин дааврын нөлөөгөөр их тайвширч шөнө босоо хүүхдээ хөхүүлж байгаа ч гэсэн сайн унтаж амрахт нь бол нөлөөлдөг. За ингээ хоёр дахь бичлэг маань үүгээр дуусж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол ээж болох гэж байгаа найз олон эгч дүү нартай миний бичлэгийг хуваалцаарай. 3 дахь бичлэгээрээ би дөнгөж төрсний дараа эхийн сүгээр хоолтыг хэрхэн дэмжих вэ гэдэг талаар ярилцсан. За ингээд танаа хүүхд болон танаа гэр бүлд аз жаргал эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.